Монголын кино урлаг нэгэн шинэ хуудас нээж удаа соёлын түүхэнд өөрийн зам мөр бүтээл төрөвлөн үлдээсэн телекино үйлдвэр өнөөгийн UBS телевизийн үндэс суурь болсон юм аа. Телекино үйлдвэрийн 50 жилийн ой болсон дээр энэ байгууллагын үүх түүхийг бичилсэн Ахмад буурлууд өнөө хүртэл дэлгэцийн урлагтаа үнэнчээр хөдөлмөрлсөөр яваа уран бүтээлчдэрэн бахархахгүй байхын аргагүй. Энэ хүмүүсийн дурсамж дүүрэн уран бүтээлийн баялаг түүх намтар туулсан зам харгуйн тодоостод учраас өнөөдөр бид эргэн дурсах дурсамж дүүрэн он жилүүд байсан билээ. Кино уран бүтээлийг хамт олноор бүтээдэг үзэгчдэд энэ хамт олноос тодорсон олон авиастан танил болсон байдаг. Монголын зурагт радиогийн гараажид ажлын гараагаан эхэлж Монгол телевизийг хөдөөр нутгийн сурвалжлах сүжэтээр дангаар хангаж байсан түүх 1967 оноос эхэллээ. оны 5 сард Монголд зурагт радио байгуулагдах боллоо. Энд ингээд уран бүтээлийн ажилчдыг илсүүлж Москвагийн курсд явуулнах тухайн асуудал яригдлаа л да. Тэгэхэд бол манай редактор Дожо Дорж маань кино үйлдвэрийн редактор байж исэн үү. Тэгээ Дожо Дорж бидэнд хэлээд энэ телевиз чинь өөртөө бас киноны үүдээ байх юм байна. Тэгэхээр тэнд ч найр үлгч хэрэгтэй юм байна, зурагч хэрэгтэй юм байна, монтажч хэрэгтэй юм байна. Тэгээд лаборатори ажилчид хэрэгтэй юм байна. Тийм учраас ингээд та нар явахгүй юу? Явахантас тэр чи бүртгүүлээ гэдэг ингээд бүртгүүлсэн. За ингээд манай Монгол кино үйлдвэрээс ч Дожо Дорж, Чулуунбат эмэгтэй бид гур найруулагч гэдгээр. За тэгээ Баяра, Даштандог, Чулуун, Нямсрын дөрөв зурагчаар. За Санжи Долгор монтажч. Сэрэнжив дууны оператораар. За Долгор сүрэн лаборатори ажилчнаар ингээд 10 хүн кино үйлдвэрээс явж байсан. Тэр мэдэрчээ өгдөө телевизэд киноны материал хэрэгтэй байдаг юм байна. Киноны янз бүрийн мэргэжилтийн хэрэгтэй байдаг юм байна гэдэг нь ингэж гарч иж байгаа. Тэгээд тэр үеэс хуулаад тэр экран нэгтгэлийн дасаг сэхүүдээр бид нар хуурж ажиллаж байсан л да. Зөвлөлтийн телевизэнд Шаблов гэдэг газар байж байсан. Би долгор сэргийгчтэй кино лабораторийн цаашид бүх дамжлагууд дээр дадлах хийхээр утсан байсан. Лаборатори дээр угаагч дээрсэн нэгтгэн монтажнд байсан. Буулгах дээрсэн позитив монтажнд байсан. Тэр энэ бидний курсэд бэлтгэхээс өмнө бүх улсын кино урлагийн дээд сургууль хамгийн түрүүнд Мөрөнгөг 65 онд явуулсан шүү. 66 онд болохтой дээр чи Юндан Дорж, Содном, Нямочор, за тэгээд Лавгжуу, Туяа, Тунгалаг энэ ингээд бахан дугур харамжуу гэдэг бахан оюутангууд. Тэр телевиз байгууллагаас өмнө киноны уран бүтээлчдийг ингэ бэлдэж ийсэн бас. За Ленинградын Лики тэр сургуульч инженерүүд ингэ бэлтгэсэн. Тэгэхээр энэ бол манай үйлдвэрийг байгуулахын ингээд урдчилсан нөхцөлүүд бол ийм л байдлаар хийсэн. Улаанбаатарын зурагт радиогийн төвийг нээх Ясуллын зуглаан дээр Монгол Ардын Хөсгөлтмын төв хорооны улс төрийн товчооны гишүүн төв хорооны нэрийн бичгийн дарга дүгэрсэрнэ. Зөвлөлт толгойд улсаас тус улсад суугаа онц бүрэн эрхлэлтийн сайд салав яв. Зурагт радиогийн төвийг барьсан зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн дарга Трэвис нар баяр хүргэж өгүүлээ. Монгол Ардын Хөсгөлтмын төв хорооны 1-р нэрийн бичгийн дарга бүгд наримдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Цэдэн бол улаан туу цайчилж зурагт радиогийн төвийн ажиллагааг нээлээ. Телевизэд дүрсвчлийн аппарат юм байсангүй. Студиэс шууд дамжуулна. Агуу бол явуулын станцтай тэргээр дамжуулна. Тэгээ мэдээ сурвалжлах бүх юм бол киногоор. Бүр анхны нэг үед бол бүр фотогоор хүртэл мэдээнүүд явуулдаг байсан. Хондоо манай оператор Чулуун сэтгүүлч боён дэлгэрэн тэр ингээд санжмэтв найруулагч энэ тэр баян онгорлоо фото зургийн аппаратаар
телевизийн мэдээ сурвалжлага хийгээд явж байсан. За Даштондог энэ төр бас Скватрам руу бас л фото зураг аппаратаар явж байсан санагдаад байна надад. Ингээд телевиз маань байгуулагдаад одоо олон редакцууд байгуулагдаад кино програмын редакцийн дэргэд одоо киноны хэсэг маань хамт киноны хэсэг операторын групп гэдэг нэртэй зурагчлалын групп чүлтэмгва одоо нөгөөтгий чинь ахлагч нь 67 оны 9 сарын 22-нд ирсэн. Тэгээ бид нар одоо бүхлийн бэлэн байгаа машин зашин дээр ажиллах дадлага хийгээд ирсэн болохоор зэрэг юу ч байхгүй. Тэгээд Баттүр дарга Лусан Чамбилгоо хоёр улаан өдрөө явж бачууг авчирсан. Телевизийн мэдээ гэдэг хамгийн шуурхай ажиллагаа шаарддаг хариуцлагатай ажил. Эхний үед бүх хэлсэн гараар угааж сандмэнд салхинд сэвж хатаагаад шуурхай эвлүүлэн проекцон дөгч эфирээр цацдаг байсан гэдэг. Гар утсаараа шууд мэдээ чигдэг өнөөгийн цахимдсан Монголын залуу үеийнхэнд энэ бол инээдтэй санагдах байх л та. Мэдээллийн сар хүрээ өргөж хэнхрээр үйл ажиллагааг нь өргөжүүлэх шаардлага гарч 1968 оны 7 дугаар сард кино цехийг байгуулсан түүхтэй. Тэгээ кино цехийг нэг 10 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй 6 оператор, 3 монтажчин, за тэгээд нэг инженер, засварын нэг хүн. За нэг ийм хэдэн улсуудыг ингээд тусна гаргасан 10-аад хүн. Тэгээ цехийн ахлагчаар намайг тавьдаг юм байна. Тэгээ бид нар ч одоо тэр агентлагийн доор нэг гуанз байгаад тэнд ч одоо ингээд өрөө мөрөгийн жахан тогчууд одоо зургатчдын кабинүүдийг тэнд нь байгуулад ингээд эхний нэг 5 жилд дандаа гар ажиллагаагаар орой нэвтрүүлгийн цаг болчихно сандарнаа нөгөөдүүлч. Тэр нэг юм модон раманд өнөсгөө ороож бод салхин сэвжиж гатаагаад долгорсрон ган чимэг хоёр маань ингээд за тэр Бямбачуугд нэг монтажчин байсан юм. Тэр бол нэг удаагүй маа тэгээд уул курс төгсч ирээ тэгээд өөр тийш шилжиж явцсан. Тэрний оронд бол кино өдрөөс тогтгосрон гэдэг монтажчин маань дээр идэг. Тэгээд тогтгосрон санжид долгор чимэцээ гурвал одоо гол эхний 5 жилийн одоо гол ачаалыг нугуулж исэн хэдэн нэр бол тэд нэр. Эхний 5 жилд бол манай кино цех тэр гар ажиллагаагаар 300,000 гарын метр хайлс боловсруулсан байдаг. Дандаа негативээр боловсруулна. Негатив гарна. Позитив болох юм байхгүй. Абро тийм хайлс болох юм байна. Тэгээд нөгөө проекцийн аппаратын дээр нөгөө чинь негатив болгоод негатив нь позитив болгоод харуулчихтэй. Иймэрхүү үйл ажиллагаа. Энэ 5 жилийн хугацаанд дан сурвалжлага сүжэтээс гадна Монгол уянгаас 2 бүлэг кино концерт, Жамингийн өгүүлэлгээр хонгио уран сайхны богино хэмжээний 4 бүлэг кино, зөвлөлтийн төв телевизтэй хамтран Монголын үнэн 5 бүлэг баримтат кино бүтээн өөрийнхөө уран сангийн их усүрийг тавьсан билээ. За гэтэл хорооны удирдлагууд за манай ханаас дотроос ч бид нэр яриад ер нь одоо зөв толгойд улс бусад социалист орнууд бол телевизийн дээрээ өөрсдөө дандаа кино үйлдвэртэй байх юм аа. Манайх тийм үйлдвэртэй болох бол энэ телевизийн одоо энэ их ачааллыг бид нэр дийлэхгүй нэ. Ингээд 3-4 хүн одоо зөв толгойд улсууд очиж өнөөдөр том студиудын дэргэд байгаа республикийн студиудын дэргэд байгаа киноны студиудыг судлаад тэр нараа их нүсэр байдаг юм байна. Энээс араа баг оройныхоос араажийн дээгүүр чадaltaй нэг тийм юм байгуулъя гэдэг. Тэг ягаад энэ өдөртөө болж байгаа телевиз ер нь голцоод шууд нэвтрүүлэг явуулдаг байсан. Өдөр орнуудаас нэвтрүүлэг хийх болсон багтаа байсан. Тэгэхээр өдөр орнуудаас сурвалжлага хийж кино ах тэртээ бас өөрснийхөө хүчээр жижиг кино хийж телевизээр хийх байгуулсан. Бидний төгсч ирэхэд бид 70 оны 4 сард ирсэн шүү дээ би.
1970 оны 4-р сард төгсөөд тэгээ би 5 сар Маянбаяр өнгөрөөгд ажилд орж ирсэн. Тэгээд ирэхэд бол Телекино үйлдвэр ерөөсөй байгаагүй. Байшин нөгөө суурин тавигдсан байсан. Тэгээд энд одоо ерөөсөл Телекино үйлдвэр босох юм гинэ гэж хэлсэн. Тэр үеийн зөвлөлтийн тусламжаар материалыг базыг бэлдэх Телекино үйлдвэр гэдэг байгууллагаар барилгааны барьж эхэлсэн. Энэс хойш 1970 оны ихээр ажил хөлсөө хүчин бэлдэх байх тийм ажилд намайг хүлээн юуны гишүүнээр ажилласан. Одоо зөвлөлтийн мэрэгжил дүнгуудээр тоног төхөөрөмжөнд тавиад угсарч өгөөд яг тэр угсарч барихад бол одоо манай инженерүүд Ганбаатар алтан цэцэг энэ төр бас орж ил байсан санагдаад гэнтэнд. Зөвлөлт холбоо тусын тусламжаар барьж байгуулсан мэдээлэл радио телевизийн улсын хорооны Телекино үйлдвэрийг бүлээн авах ёслолын цуглаанд мэдээлэл радио телевизийн улсын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Бүрүүжив. Зөвлөлт холбоо тусын элчин сайдын яамны зөвлөх Гачанов нар харилцан үг хэллээ. Монгол Ардын хөвсгөл намын төв хорооны улс төрийн төвчөөний орлогч гишүүн намын төв хорооны нарийн бичгийн дарга Жалан Ажив зөвлөлт холбоо тусын элчин сайдын яамны хэргийг хүрэх хамаарагч Катеринч нар шинэ үйлдвэрийн нээлтийн төвийг ажилладаг. Жилдэн 90 гаруй цагийн кино хайлс боловсруулах хүчин чадалтай орчин цагийн техник төхөөрөмжөөр өвчт хамрагдсан энэ үйлдвэр ашиглалтанд орсноор гадаа орнуудтай соёлын харилцаагаа улам өргөжүүлж телевизийн нэвтрүүлгийн болон кино материал солилцох шинэ боломжийг бүрдүүлж байна. Тэр үед чинь одоо би дөнгөж төгсөөд ирчихсэн залуу инженер ястаа юу нэг баахан Оросууд ирсэн хааны нөрөөдөл бид нэр тэнд газрын ухаалдаг л байсан юм л да. Тэгээд тэр үед яг 35 мм-ийн харцагаан 16 мм обертимийн харцагаан эрх харцагаан хэлсээр одоо кино уран сайхны баримтат кино сюжет одоо телевизийн нэвтрүүлгийн мэдээний сюжетүүд авч монтажлж яаж өгдөг. Жилдээ нэг 90 цагийн юм хийдэг нэг 30 40 бүлэг уран сайхны баримт кино хийдэг тийм л одоо студ байлаа. Телекино үйлдвэрийн дарга гараад Монгол телевизээс редактор хийж байсан ухнаа гэдэг юм л анхны дарга. Уран сайхны өдөртөгч юмгууд гэдэг нэрийн дөрвөл хамбаа хэсэгтээ ажиллаж байсан. Ахлахын инженерээр бол Баттөр сүүлдээ Телекино үйлдвэрийн дарга болж ирсэн юм төвхтэй. Миний хувьд бол 1987 оны 7 сард бол анх Телекино үйлдвэрийн даргаар томилогдож ирж ирсэн. Тэр үед бол Телекино үйлдвэр бол мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэрэгдэх Телекино үйлдвэр гэж явж ирсэн. Тэгэхээр Телекино үйлдвэрийг янз бүрээр хилдэгдэлтэй улсууд цех байсан. Уг нь бол 67 онд үүссэн. Миний бодлоор бол яг үйлдвэр болгож мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэрэгдэх тийм бие даасан байгууллага болгоснороо бол 1971 оноос бол эхлэлтэй гэж ойлгодог. 6 сарын 20-нд яг курсээ төгсгөөд л бид нар ч нөгөө Телекино үйлдвэрээ суур ерөөсөө нөгөө Оросууд барьж ирсэн шүү дээ. Тэгэл цэвэрлэгээнд оролцож илаа. Мод зад тарноо тэргүүрч их юм хийн. Тэгэл хийсээр хагаад л тэр яг Телекино үйлдвэр маань 12 сарын 2-нд нэгтгэд бид нар би бол одоо аккумуляторч нар нарийн механизм засварын цэхэд аккумуляторч нар орж исэн та.
Телекино үйлдвэр анх 87 хүний орон тоотой захиргаа аж ахуй, найруулагч, оператор, хальс боловсруулах, механик, дуу монтажийн цэгтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Телекино үйлдвэрийн дараагаар Ухна, Баттур, Сарантуяа нар ажиллаж байснаас гадна ачааны хүндийг Баттур дарга маань л үүрсэн гэдэгтээ хинж маргахгүй. Тэрээр техникийн шинжилэлүүдийг эхлүүлсэн төдийгүй гадаад харилцаа, олон улсын кино солилцоонуудад уран бүтээлчтэй тогтмол оролцуулж байсан нь уран бүтээлчид бидэнд шинэ санаа олох чухал арга хэмжээнүүдийн нэг байсан юм. Өнөөдөр бидний дунд байхгүй Тэнгэрийн орноор зорисон уран бүтээлчтэй бид дурсахгүй өнгөрөх учиргүй. Тэдний нэг бол зохиогч, редактор Долгорын Дожоодорж 1930 онд Сүхбаатар аймгийн Мөнххан суманд төрж 1966 онд Москва хотно кино найруулагчийн курст суралцсанаас эхлэн Монголын зурагт радиог анх үүсгэн байгуулахад гар бие оролцсон хүн. Тэрээр олон арван баримтат болон орон сайхны киноны зохиогчоор ажиллаж олон арван нэвтрүүлэг хөтлөн Монголын ард түмний танил болсон нэгэн эрхэм уран бүтээлч байлаа. Телевизийн кино нь дэлгэцийн киноноос өөрийн гих онцлог, дүрслэлийн хэл хэллэгийн өрмөц ялгаатай байлаа. Монгол телевизийн кино урлагийн хөгжил, түүний үндэсний онцлог, хэл хэллэгийн өрмөц шинж чанарыг нээж төлөвшүүлэхэд манай найруулагчид голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Тэдний нэг бол Лагвин Содном найруулагч. 1972 онд анхны хавар баримтат кино найруулж уран бүтээлийн гарааг эхлүүлж телевизийн богино хэмжээний уран сайхны кино Өвлийн ойд, Эзний оллоо, Энхэ, Хувьсгалын төлөө, Чойжлын чимэдийн зохиолоор арын албаныхан тележүжиг, Монгол дархан, Ардын дууч, ууландаа түшигтэй зэрэг олон баримтат кино бүтээсний дотроос Цацал баримтат кино нь 1985 онд олон улсын ардын урлагийн Солонгос наадмаас тэргүүн шагнал хүртсэн билээ. Би содон найруулагчийг ахаал гэдэг одоо биклик сурч байхдаа эхэлсэн болохоор дандаа л ах гэдэг. Энэ бол маш их яслаг тийм дайчин үргэл дотроос нь уран бүтээлийн тийм шин санаа сэтгэдэж байдаг юм хүн байсан. Өнөөдөр манай гарагт хаанугаа яаваа 550 гаруй хүүхэд багчууд тэрүүр аз жаргалтай амьдарч чадахгүй байна. Капиталистор Инкэ гэдэг нэг бас богино хэмжээний уран сайхны кино хийсэн байгаа 77 онд. Тэр нь хүүхдийн зохиол, содон зохиол. Тэр бас надад их үргэлж бодогдож мартагдахгүй. Дурсаж яах юмсан гэдэг бүтээлийн тоонд ордог. Найруулагч Дамдын сүрэнгийн юундэн дорж 1972 онд түүхт жилийн тэмдэглэл бүрэн хэмжээний баримтат кино бүтээж уран бүтээлийн гараагаан эхлэн улмаар Тэмээчин зүрхэнд мөнхөрсөн нэр оддын ахан дүүс Монгол эмэгтэй гоёл туулсан зам 6 7 8 дугаар анги элдвэр зөөлөн болтугай гэх зэрэг олон уран баримтат кино концерт бүтээж байна. Тэрээр олон улсын кино наадмуудад удаадараа амжилттай оролцож Адуучны баяр кинон Солонго наадмын тусгай шагнал, Өнчин Ботгоны дуул кинон Туркийн кино фестивалаас Гран-при шагнал, Японы Ямагатагийн кино наадмаас Амьдын хар нүгэл кинон шилдэг кино, Баасан хүүгийн нэг өдөр кинон Америкийн нэгдсэн улсын хүүхдийн киноны их наадмаас тусгай барийн шагнал тус хүртэж байсан юм. Уулзвал хүн төрөлхтөн байгаль ертөнцийг танин мэдэх хүсэл мөрөөдлөөн тэмдэглэсэн
бичиг үсэг үүсгэхээс ч өмнө үеийн зураг дүрслэлийн эртний хэлбэр юм. Найруулагч юмд орж бол Монгол кино үйлдвэрт байхдаа хамт бид хоёр би операторын туслах, юмд орж найруулагчийн туслах байсан. Тэгээ өтөрөө одоо энэ телкино үйлдвэр ороод хойноос төсөж ирснээс хойш бол олон баримт кино хийсэн. Үүний одоо нэг нь бол хагийн харн нуур гэдэг байна. Тэрэнд би оператор авчихсан. За тэр морь аяллаар одоо Франц руу явах морь аялал байсан. Энэ дээр бол бас хамт ажилласан. Тэргийн дуучгийн 40 жил, 50 жил. За ахын дүүсийн дул. За мөн олон улсын фестивалд адуучны дуу гэж ийм одоо Ховд аймгийн дараамын бүжигчдэр хийлгсэн ийм юу гэж концерт, бас л кино концерт юм да. Тэрний одоо хамтарч хийжсэн. Найруулагч Даваагийн долгор 1973 онд Нуурын долгоо кино концерт бүтээж уран бүтээлийн замлан эхэлсэн. Баяр наадмын манлай, найрамдал эртний тулгын чулуу, туулсан зам 3, 4, 5 дугаар зэрэг олон баримтат кино бүтээжээ. Баримтат киноны хөгжилд түүний оруулсан томоохон хувь нэмэр бол хөрөг кинонууд гэж үзэж болно. Аадрын дотоод ертөнцийг нээж түүний үзэл бодлыг үйл хэрэгтэй нь холбон харуулах талаар ихээхэн анхаарч ажилдгийг Хөдөлмөрийн Баатар Ойдолчин амгалан, ажилчин Чимэд дорж, барилгачин Тэгшжөв, Ичин хорлоо, Эмч Бундан, зохиолч Уутгал, хончин Цогт гэрэл, бүжигчин оюун нарын хөрөг кинонуудаас харж болно. Долгор найруулагч мэдлэгийн цар хүрээ сайтай, уншсан мэдснээ бусадтайгаан хуваалцаж явдаг хүн байлаа. Тэрээр эмэгтэй хүнд ахадсан гэмээр амар санаа кино дүр, намрын халуун өдрүүд бүрэн хэмжээний уран сайхны кино найруулан үзэгч олонний талархлыг хүртсэн юм а. Түүний тележүжигүүд эдлэх ёсгүй эрх жүжиг нь телевизийн уран бүтээлийн түүхэнд томоохон байр суурийг эзлэх бүтээл болсон билээ. Одоо манай ангийн нэг ингэд байсан баг сургуульд байж байхдаа долгор гээд одоо найруулагч одоо надтай юу гэхээр уран нугаралт гээд баримт кино хийсэн. Энэ кино ихэд манай хүн бол надад юу гэсэн хэрэг ой хоёулаа ирээсэн юу вэ? Тэмээн дээр нугаруулах гэсэн. Би тэгэхээр нэг үүшээ тэр тэмээн дээр нугаруулна гэж ямар юм бэ? Нөгөө тэмээч одоо гэрэлд гэгасан тэгээд тэрнээс үрэх барих юм уу тийм тэр яг нь циркийн менежмент тоглодог тэмээг авъя гэж. Ийм юу санал бол тавьсан. Ингээд циркийн хамтаа ингээд ярьсны үнцэн дээр сүүлд нь одоо Төв аймгийн Манчри хийд гэж байдаг. Тэнд одоо тэр шөнийн зураг авсан. Тэнд нөгөө тэмээн дээр нугаруулах ийм авсан. За иймэрхүү одоо зоригтой шийдлүүдийг бол эмэгтэй мөхөд бол хийдэг байсан. Одоо манай долгор айгүй их тийм дайчин, шудраг, айгүй их тийм сэтгэлтэй, мэрэгжилтэй, дуртай. Тэгээд киноны алдартай багшилтай баримтат киноны одоо найруулагч оператораар ажиллаж исэн. Дайны үед ч гэсэн хроник зургуудыг авч исэн Роман Кармен гэдэг багшийн удирдлагын дор төгссөн байгаа. Тэгээд оюутан байх цагаас эхлээд бид хоёр нэлээд одоо курсын ажил, баг зэргийн тийм этюд, зураглал тийм зургуудыг авч хамтарч ажиллаж эхэлж ирсэн л да. Тэгээд төгсж ирээд хамтраад нэлээ хэдэн кино зургнуудыг баримтат кинонд голдуу ажилласан л да. Одоо үнэхээр Монгол телевизэд анхны теле
жүжиг гэдгийг одоо тэр хүн тавилаа шүү дээ. Анхны теле уран сайхны киног бол тэр тавилаа шүү дээ. Одоо намайг хад өдрийг харалтаа тийм ээ. Үнэхээр энэ хүн хичнээн кино гэж хэлж байгаа боловч киноны одоо телевизийн кино гэдэг телевизийн жүжигийг бол энэ хүн бол үнэхээр яг жинхэнэ нэрээр нь тавьсан болов гэж би боддог. Тийм учраас иймэрхүү энэ хүний судлаасай энэ хүнээр одоо судалж юм хийгээс гэж би их бодох юм. Тус улсад намын үйл хэрэг хөгжим бадарч ард түмэнд их чөлөөг олгож байгаа нь олдошгүй хувь зохиол хэмээн баярлалаас баршгүй. Кино найруулагч, зураглаач Данзангийн Лхавгжав 1972 онд анхны хавар баримтат киноны зураг авч уран бүтээлийн гараагаан эхэлжээ. Өвлийн ойд хувьсгал энэ төлөө амар санаа дуун жигүр зэрэг олон уран сайхны кино, теле жүжиг, концерт, Эрдэнтийн өглөө, Оддын ахын тус, Ухаан сарих наадам, Алтай таван богд зэрэг олон баримтат киноны зургийг мэрэгжлийн ур чадвар сайтай авч байлаа. Түүний найруулагчаар нь ажилласан Хоолтын хон, Дарганга, Отгон тэнгэр зэрэг кинонууд үзэгчид кино судлаачдын зүгээс өндөрөөр үнэлэгдсэн бүтээл болсон билээ. Лхавгжав тийм бидний дундаа бол арай илүү тийм онол мэддэг, онлын талаар илүү сайныг мэддэг одоо юу гэмтэй тэр үед одоо бид нар чинь сургуулаад өгсөд ямар Монголд ирэхээр ном янз бүрийн сурах бичиг гэж байх биш. Тэгээд сэтгүү сонин энэ дээр гарсан статья янз бүрийн юмыг авч орчуулад биднэрт бас хичээл заагаад тэр үед чинь бид нар мэрэгжлийн хичээл гэж бас оруулдаг байсан шүү дээ. Тэгээд тэгж хичээл энэ төр заагаад шинээр гарч ирсэн техник сонин сонирхолтой юмнуудын тухай их ярьж өгдөг байсан л да. Өөрийнх нь сонирхол болохоор зураг аваад тэгээд одоо автор оператор гэж ярьдаг да. Тэгээд зураг аваад тэгээд найруулагчийнхаа ажлыг давхар хийгээд тэгээд киногоо монтажлаад ингээд эфирт өгдөг байсан. Тэгээ гол төлөв байгалийн сэтвтэй одоо өөрөөр хэлбэл богун хамтгаан тухай, отгон тэнгэр уулын тухай ингээд тийм кинонуудыг хийж исэн. Тэгээд хишигтгад шав олсон байгаа нь тий. Би одоо хишигтган шав болсон шүү дээ гэд нэг удаа над хэлж ирсэн. Тэгээд одоо баримтат кинонууд тэгээд янз бүрийн айлчлалаар явсан кинонууд энтрээ зургийг өөрөө аваад тэгээд зарим үед зохиолооч бичээд тэгээд найруулга дээр ажилладаг болсон байгаа. Лхавгжавын ганг нуурын тухай нэг баримтат кино тэрхэн шагнал авч ирсэн зураглагч найруулагчаар. Тэгээд тэр үед нь бид нар ямар мундаг юм бэ л гээд өнгөртлөө. Одоо эргээд ингээд бодохоор үнэхээр тэр зураг авдаг зураглаач маань тэрийг яаж найруулж, яаж тэр байгалийн одоо хосгүй сайхан үзэсгэлэнт газрын шууд цугласан намар болохоор өнөө хунгийн цугларалт болдог. Тэгээд тэр зураг авалтыг тэгээд тэр ганг нуурыг тойрсон одоо өнгөнгийн цэцэг тэр амтан зүгий эрвэхэ гэдэг бүгдийг дэлгэцэнд үзүүлсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр би Лхавгжавыг хэрвээ телевизийн телеоператор руу яваагүй энэ кино гэдэг уран бүтээл хийдэг юм үедээ одоо байсан бол хэл амжилтанд хүрэх найруулагч байх байсан гэж боддог юм.
Монголын кино урлагийн хөгжилтөд өнөө хүртэл үнэтэй хувь нэмрэн оруулсаар яваа Монгол улсын урлагийн гавьяас зүтгэлтэн кино найруулагч Дэмэдийн хишгдэх байгаараа бид үргэлж бахархаж байдаг билээ. Тэрээр 1966-аас 67 онуудад Зөвлөлт холбоод улсад кино найруулагчийн курс төгсөж ирсэн цагаас кино цехийг ахалж 1971 онд телекино үйлдвэрийн үүсгэн байгуулахад гар бие оролцож телекино үйлдвэрийн уран сайхны бодлогыг тодорхойлж байсан авьяаслаг удирдан зохион байгуулагч хишигт найруулагч 1969 онд Монгол уянгаас телевизийн анхны кино концертыг бүтээсэн юм аа. Нэгдлийн намар, Монголын үнэн, Монгол эмээл, нүгэлт хар гөрөөчин, соврог хайрхны хишиг, орхны хөндийгөр, нүүдчдийн замар зэрэг 80 гаруй баримтат кино бүтээлээрэн олонний танил болсон нэртэй уран бүтээлч юм аа. Өрсөлдөх урлаг нийт урлагийн дотроос хамгийн эртний хамгийн урт насалж байгаа төрөл юм аа. Найруулагч Жамин мөн л Зөвлөлт холбоод улсад кино урлагийн дээд сургууль төгссөн авьяаслаг өөрийн гэсэн өрмөц хэллэгтэй найруулагч. Түүний хийж бүтээсэн Учирлын уянга, Бид атарт явлаа, халах гол залуу нас зэрэг олон баримтат кино үзэгчдийн таашаалыг хүртэж киноны алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа билээ. Тэр хийжсэн баримтат киног телевизийн баримтат кино гэдэг ойлголтоор ойлгоод Монгол кино үйлдвэрийн хийдэг баримтат киноны хэмжээрээс арай өөрөө хүлээж авч байсан. Тэрнээс гадна бидний уран бүтээлийг хяндаг байсан Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны үзэл сурталын хэлтэст бидний ажлыг ирж үзэж баталдаг байсан улсууд бараг бид нартай хамт шахуу төгссөн даваа хэм билээ. Тэр эднэр бас залуу улс байж байсан. Тийм болготой зэрэг чинь телекино үйлдвэрийн баримтат кинонуудыг шинэ нүдээр хардаг. Олон жил болчихсон соёлын яамны архаг дарга нар шиг тийм хуучны нүдээр харддаг тийм болсон байсан. Тийм болготой зэрэг чинь бидний жоохон уяа сул байсан байхгүй юу? За ингээд эргэн тойрныг жаахан харцгаая тийм. Энэ мөн олон жил урсаад хөөрхөд сайхан хэвээрээ байж энэ мялцтал урсаас харин энэ бургасууд нь арай л их болчихсон юм шиг байх юм. Энэ хангаануудыг харалдаа эдгээр цамаараа нэг кинян харсан байх шүү дээ. Тэгээд ийм л байсан да. Тэгэхээр бид ийм дайсантай тулгарч ахсан бид яагаад их зэрэг байх вэ? Ястаа зэрэгтэй байсан. Энэ машинд 8 сайхан нөхөр мөн хөдмөнөгүй болсон да. Хамгийн эхлээд нэг инхэмэр ихчи эхлүүлсэн тэр халахын гол залуунаас киноны нэгдүгээр үлгийн инхэмэр ихчичээд сүүлийн дөрвийн бие хийсэн юм байна. Тэгж анх баримт кинотой байгаад Жамин найруулагчтай юм хийгээд ерөн л голдуу Жамин найруулагчтай баримт кинонууд хийжсэн шүү. Сүүлдээ Жамсар найруулагч оператортай л ингээл үз тарсан да. Найруулагч Даваасран Москва хотно бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Тэрээр мэрэгэн бөөдий эх орны залуус эрдэм ажлын жаргалан октябрийн 3 дуулал 3 дугаар анги тайгын жим бүдгэрэх учиргүй идүүлсэн бот ургадаг зэрэг баримтат болон богино хэмжээний уран сайхны кино найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ.
За би 1973 онд цэргийн албаа хааж дуусгаад тэгээд телекино үйлдвэртээ орж байлаа. Надыг анхаарахад MF12 гэдэг мультфильмийн аппаратны техникчээр авч байсан. Тэгээ бид тэр техник хийж хагаад удаагүй ассистент найруулагч болоод тэгээд одоо том найруулагч нарынхаа ассистент хийж хэдэн жил ажиллаж агаад 1977 онд Москва хотын кино урлагийн дээд сургуульд явж тэнцэж ороод 1982 онд төгсч ирсэн. Кино найруулагч болоод төгсч ирсэн. Тэгээд нөгөө телевизийнхаа нэр дээр явсан юм чинь тэгэл 1982 оноос 85 он хүртэл Монгол телевизтэй найруулагчаар ажиллаж агаад 1985 онд телекино үйлдвэрийнхаа уран сайхны удирдагчаар дамжиж байлаа. Миний хувьд яг би бас одоо уран сайхны удирдагч гэдэг одоо телекиногоо нааш авч явах их байсан. Бодож бас уран бүтээлч гэдэг өөрөө бас нэг бас ганц нэг кино хийн гээл тэгэл бүр одоо бүр 83 он телевиз байхдаа телекинонд одоо кино хийж эхэлсэн. Тэгээд бүр 1983 онд чинь их орны залуунаас гээд Монголын одоо залуучуудын тухай тийм кино хийгээд эхэлсэн юм. За тэгэл одоо Америкэн бөөди ишгэн бүү гээд уран сайхны одоо богино хэмжээний киног хийсэн. За би тэгээд одоо нөгөө нуус авчааны ойгоор чинь бас кино хийжээ. За өөр чинь 90 тухай одоо кино хийн. Одоо ерөөсөө Монголд зөв байдгүй юм гээд тэгээд Аким готоо ярьж хийж зохиол юм бичүүлээд 90 гадаа идүүлсэн мотордгаа гэж киног хийж одоо алтан сан хөмрөгтэй өгж байлаа. За өөр ер нь миллион одон кино би миний хийсэн юм бол яг зүгээр тайрын жин бүдгэрхэсгүйгээд кино хийлээ. Энэ бол одоо тайрад одоо цаатангуудыг тэр үед нэг бас нэг урсгал яваад чинь одоо хэрэггүй шиг одоо хэрэггүй чинь үгүй. Тайр гэдэг чинь Монголын тайр гэдэг чинь маш хэрэгтэй цаатан үндэстэн гэж чинь байх ёстой юм. Тайрын жим хизээд бүдэрхэсгүй ингэх ёстой гээл тийм кино хийж байлаа. Тэгээд энийгээ бас хийчээд одоо улсын кино наадам энтерт явуулаад тэгж л байлаа. Тиймэрхүү яг кинонууд бол хийгээд л хөрхи уран бүтээлчтэйгээ ганцг нийлээл тэгээд явж байлаа да. Зөвлөлт холбоот улсад киноны сургууль төгссөн найруулагч нараас телекиноны уран бүтээлчтэй хамтран уран бүтээл хийж байсан Балдрын Бямбатарж найруулагчийн Морин хуур, Хөгтөн гэрмэн зүрхэн тоногсон Сутай зэрэг баримтат киног дуртахад таатай байна. Монгол телевизийн анхны тайд засагчаар 1997 оны 9 сард орчоод тэгээд туслах найруулагч гэрэл төлөгч хийж агаад киноны сургууль явсан. Киноны сургууль яваад оюутан байх үедээ л ерөөсөн телекинотой бас одоо овцоо яг холбосон байгаа. Олон сайхан баримтад кинонууд хийсэн. Өөрөө шинжлэх ухааны хэлбэршүүлсэн киноны найруулагч байсан. Төмс яаж тариалах уу гэдэг сүрлэн одоо урлаг гэдэг их баяртай хамт сүрлээр сайхан дурсгалын бүтээл хийдэг. Цэрэнд орж гэж Гавьяд багшийн удирдлагаар хүүхдүүд хийдэг бүтээлийн тухай хийжсэн. Эрдэнтийн тухай зур баримтат кинонууд хийжсэн. Ер нь бас нэлээд
хэдэн баримтат кино хийсэн байгаа. За тэгээд телевизтэй гол нь залуучууд борд мэдээний редакцид ажиллаж хийсэн байгаа. Тэгээд цагийн үрд гэдэг нэрийг бас редактор болдод саналаа хэлж одоо өгч цагийн үрд одоо болтол телевизийн үзэгчдийн одоо хамгийн их юу гэдэг үнэн баримттай мэдээллийн нэвтрүүлэг гэдгээрээ одоо алдаршсан. Телекино үйлдвэрийн дадлаг туршлагатай Ахмад зураглаач Даш Тондог, Агван Эренцэн, Чулуун, Нямсваран, Шүлтэм, Бэндэря зөвлөлт холбоод улсад кино урлагийн дээд сургууль төгссөн Дуур Гарамжав, Тогтох, Бямбдорж нар маань ертөнцийн мөнх усыг үзүүлсэн ч тэдний хийж бүтээсэн бүтээлүүд нь өнөөдөр хүртэл Монголын үндэсний телевизийн дэлгэцээр үзэгч түмэндээ хүрсээр байна. Бид бэлтгэхдээ Монголд одоо үндэсний анхны зурагт радио бий болно гэж бэлтгэхээр 1965 онд явсан байгаа. Тэгээ Монголын одоо радио захилгаан мэдээний хороо гэж байхад 16 17 хүн явж ирсэн байгаа. Тэр 16 17 хүнд дөнгөж 10 жилийн ширээний араас очсон нэлээд хэдэн хүмүүс байдаг. Тэрний одоо тоонд бол Жамаг хэвэн сайн нээлсэн эрэлхэг 3 эмэгтэй гэж Монголын анхны 3 эмэгтэй кино телевизийн зураглаач одоо Мөрөнгөө анхных нь тэгээ Тонголог Туяа гэд бид 3 байсан дээр Монголын анхны киноны найруулагчаар Даваагийн долгор гэж бүсгүй бас 10 жилээсээ шууд явж суралцж хийсэн байна. Орон сайд баримтат киноны одоо цоврал жишээлбэл 9 ангитай кино энэ ч одоо телекино үйлдвэр хийж билээ шүү дээ. Ер нь тэгж 9 ангит киног бол кино театрт үзүүлэн жил баг үзүүлэхгүй шүү дээ. Тэгэхэд манай телевизийнхээ экранд зориулж тий 9 ангит баримтат кино хүрт хийж билээ шүү дээ 60 жилийн ойгоор. Тэгээд түүнээс гадна манайх телекино үйлдвэр би тэр үед ажиллаж байхдаа хосол зургууд их авдаг байсан. Одоо 16-аас 35-аас 16 ороо хуулах нэг кадраар 35 мм-ийн кинод хуулах, хорооныг автаж хуулах титр аавна, хослол зураг аавна. Ялангуяа туусан зам дээр нэлээд олон хослол зураг авсан шүү дээ. Миний хамгийн анхны бүтээл бол одоо Яргуу гээд анхны Яргуу гээд нэг жижигэн дээр Мөрөнгөө Бэндэря бид гурав хишигт найруулагч шийтэр гой бас тэр үед байсан. Энэ бол телевизийн жижиг байсныг бид нар кинонд буулгасан. Тэгээд 35 мм-ийн камераар авсан ийм хар цагаан кино байдаг. Тэгээд 5 бүлэг энэ киног бид нар телевизийн одоо нөгөө 150 студид 3 өдрийн дотор авч дуусгасан ийм түүхтэй байдаг. Тэгээд тэрнээс хойш би дагаад одоо долгор найруулагчтай хамт Талын уянга гэж кино концерт хийхээр Доронт аймагт очиж зураг авч ийсэн. Тэгээд өвөл очиж натураа хараад зун очиж зураг авсан байдаг. За тэгээд энэ хугацаанд бол би бараг 10 гаруй жижиг тэгээд 10-аад кино концерт тэгээ 90 гаруй одоо баримтат киноны зураг авсан байдаг. Телевизийн нэвтрүүлгийн тухай яриг гэвэл өстой барагдахгүй их юм байдгүй. Өдөр бүхэн бид нар мэдээний сюжет сурвалжлаганд явж дор хаяж нэг хүн 5 мэдээ тэгээ сүүл рүүгээ бүр тоогоо алдсан л да. Манай телекино үйлдвэрч тэр үед чинь одоо сайхан залуучууд шижигсэн залуучууд байсан. За хайс 35 мм-ийн хайс шүү дээ. 16 биш. 35 мм хайсаа. Тэгээд хайс дуусч 300 метр ороогоор ингэ чинь дорн дуусч. Дөрөвшвэ гэж хапаад дорн хайсан дуусч. Тэгээд усаагаал манай тэгч чинь Баттэргээ дарга байсан. Усаагаал ярина. Энэ дожоод орж гээд редактор тэгээд яриад ийм боллоо гэхэл хайс хөрөөл ирнэ шүү дээ. 86 оноос эхлэн хөдөө орон нутагт байнгын суух сурвалжлагч томилж ингэж эхэлсэн юм аа. Энэ томилтоход бол
би хамгийн анхудаа зүүн 3 аймгийг хариуцсан томилтоор Хэнти, Дорнод, Скотор 3 аймгийн дунд сурвалжлагч гэж тэнд томилогдож явахад анхных нь энэ би явсан. За үүний дараагаар бол Ховд, Баян-Улгийн, Овс энэ 3 аймгийн дунд Бендерия оператор сурвалжлагчаар явсан. Тэгтээ Бендериатай бол хамт ажилласан бол Шилам гэж Баян-Улгийн аймгийн Үнэн сонин радио хариуцсан сурвалжлагч сууж ясан. Ингээ энэ хоёр бол тэнтгсэн. Дараагийн нэг нь болохоор зэрэг Арангай, Баян-Хонгор, Өврангай. Энд бол оператор Нямсрын сурвалжлагчаар нь бол Бараансан радиогийн сурвалжлагч ингэж явж байсан юм аа. Бидний багш нарын маань одоо өвлүүлсэн суур хүмүүжин суур школ одоо хүртэл өнөөдөр өвлөгдөл явж байна. Тэгэхээр бид нар бол юуг бодож явах хэрэгтэй юм бэ? Ялангуяа энэ операторууд энэ Монголын одоо телевиз үүсэн байгууллагт энэ суурин дээрээс бид нар бол хүмүүцсэн улсууд тийм ээ. Мэдээж энэ бол дотроо кино цэггээд тусдаа тэр операторууд гээд тусдаа байлаа шүү дээ. Бид чинь хувь тавилангаар тэр одоо киноных нь урлагийг үргэлж өсөн энэ телевизийн урлагийг одоо хөгжүүлцүүлэл явж байгаа улсууд л байхгүй. Тэгээд киноноос телевиз рүү татдаг байхгүй уран бүтээлчдийг логж үе маань телеоператорын албаны дараагаар татчихж байгаа. Содон найруулагчийн маань телевизийн уран сайхны удирдагчаар татчихж байгаа. Тэгэхээр ер нь олон улсад дэлхийд анхудаа кино школа гэж байгуулагдаад Кулешовын одоо удирдлагандор одоо дэлхийд нэртэй киноны дээд сургуулийг төгссөн хүмүүс нь Монголын зурагтын телекино үйлдвэрт ажиллаж байсан болохоор зурагтараа зүгийнхэн уран бүтээлчдийн одоо уран бүтээлийн онол практикт хувь нэмэр болох болов гэж бодож телекиноны уран бүтээлчдийг телевизтэй татаж авч ажилуулдаг байсан юм гэж би дүгнээд байгаа. Телекино үйлдвэр анх байгуулагдах үеэс эхлээд техник технологийн бодлогыг алсын хараа, холын бодлоготой боловсруулан алхам-алхмаар хэрэгжүүлж байсан үйлдвэрийн дарга Уухна, Баттур, Сарантуя, ерөнхий инженер Ганбаатар, Алтан цэцэг, Төрбат нарын хүчин чармайлтыг онцлон дурдах хэрэгтэй. Анх 35 мм-ийн харцагаан хальс 16 мм-ийн харцагаан аппаратимын хальс боловсруулдаг байсан бол 1980 оноос Чехийн өнгөт ваф машин суурилуулж 16 мм-ийн өнгөт аппаратимын хальс боловсруулж эхэлсэн юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын кино, реклам, клипүүд өнөө хүртэл энэ л технологиор бүтээгдэсээр байгаа билээ. Гурван үндсэн техникийн цэгтэй байсан юм. Тэр нэг нь бол дооных, нэг нь механик, нэг нь хийм технологийн тийм тастай хальсан вах цэг. Тэгээд тэрний бүх дамжлагууд дээр дандаа одоо манай сургуулийг төгссөн инженерүүд буюу манай дотоодын юуны их сургуулийн химийн ангийг төгссөн, холбооны ангийг төгссөн дандаа тийм мэрэгжлийн улсуудаар бол бүрэн хангагдсан. Тийм одоо мэрэгжлийн боловсон хүчнээр бол их хангагдсан тийм байгууллага байсан. Орчин үеийн технологи, техник технологиг бол ерөөсөө хамгийн түрүүнд л авч ясан. Дууны технологи байна, боловсруулах технологи байна, монтажлах технологи байна. Тэрнийг бүгдийг л бол орчин үеийн технологийн хамгийн сайн техникүүдийг бол тэрэн дээр манай тэр инженер техник ажилчид бол их гарамгай сайн эзэмшиж уран зохиолтой ажилладаг байсныг би мэддгийг. Тэрний гэрчин юм байна.
Тэгээ намайг байж их тэр хугацаанд юу болсон гэхээр технологийн их өндөр олон өөрчлөлт шинжилтүүд гарсан юм аа. За жишээ нь юу гэхээр хар цагаан технологиос өнгөт технологи руу шилжсэн. Нэг нь Бельгийн Aqua Gepard, нэг нь Германы Orwa гэсэн хоёр ондоо технологи дээр зэрэг ажиллаж байсан. Тэгэхээр хоёр төрлийн машин байсан байж дарах гэдэг нь. Тэрий чинь шинээр авцраад суулгах, шинээр авцраад угсрах, ажилд оруулах бүх ажлыг манай тэр инженер техникийн ажилчид тэр одоо Ганбаатар инженерийн юугаар өдөртлөндор бүгдээрээ өөрсдийн хүчээр өөрсдийн юугаар бол ашиглалтанд оруулж амжилттай ашиглаж ийсэн тийм их сайхан тал байна. За тэгжээд л дахиад цаашаа явсан чинь кино зураг авах хэсгээр 16 мм-ийн одоо синхронны зураг авах гэнтэргээл тэр шин технологиудтай холбогдоод дахиад л бас юу баруун Германы техникийг оруулж ирсэн тэр Ари аппарат инженер дуран тэргээл нэг тийм сайн технологи эклер аппарат тэргээл тэрнийг бол манай тэр техникийн ажилчид бол бас л юу түргэнээр бол эзэмших өндөр хэсэгтээ ажиллаж л байсан тэр нь. Дууны цэхийн бидний гол үүрэг бол 625 мм-ийн соронзон хальсан дээр тухайн хүний яриа, тухайн үйл явдлын дуу шууганыг бичиж авчираад 16 мм-ийн хальс руу хуйлж ингээд юуруу монтажинд оруулдаг тийм технологитой байлаа. За манай телекино үйлдвэрийн тоног төхөөрөмжийн парк гэх юм бол одоо би анх төгсч ирэн үнэхээр гайхаж байсан. Тэр үед бол одоо манай дэлхийн Холливуд за тэгээд баруун Европын бүх орнуудад хамгийн дээд зэрэглэлийн кино продакшнд ашиглагддаг байсан тоног төхөөрөмжүүд манайд ирсэн байсан. Манай өмнөх үеийнхэн манай мэдээ зориулт телевизийн улсын хороо тухайн үеийн төр засгийн бодлогын хүрээнд энэ бүх технологийн паркийг бий болгосон байсан. За жишээлбэл микрофон гэхтэл одоо манай залуучууд мэднэ бах зарим нь Германы Neumann гэдэг микрофон байлаа. За Германы AKG гэдэг микрофон байлаа. Мөн Sennheiser за дуу бичлэгийн аппарат гэх юм бол Швейцарын алдарт Nagra Kudelski. За тэгээд 16 мм-ийн киноны дахин бичлэлтийн юу гэхэд холбооны Герман улсад үйлдвэрлэгдсэн MWA гэдэг тийм хос тоног төхөөрөмж байлаа. За түүнээс гадна манайд мөн Герман улсад үйлдвэрлэгдсэн Steinbeck гэдэг 16 мм-ийн киноны монтажийн юм тоног төхөөрөмжүүд байлаа. 1982 оны 8 сарын хуучаар юмдаг мэдээлэл радио телевиз улсын орны боловсон хүчнээс томилтоо аваад шинэхэн төгссөн залуухан инженер техникчээр 6 сар ажиллах үүрэг даалгавартай телекино үйлдвэрт ирлээ. Энэ үед цэхийн дараагаар манай надаас өмнө төгсч ирсэн тэр бат инженер ажиллаж байсан. 3 сар ажиллаад тэр бат инженер өөр албан тушаал дэвших болж би энэ механик цэхийн дараагийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн юм аа. Надаас өмнө Мянганбаатар тэр бат би 3 дахь дарга юм байна. Ингээд цэхтэй ажиллаж эхэлсэн. Цэх бол цамхан цөөхөн хүнтэй. Засварын 3 техникчтэй, синхроны 2 техникчтэй, нэг аккумуляторчтай. Мөрөлдөхүйний хувьд нэг тиймэрхүү. Дээр нь гол хийдэг ажил нь кино операторуудын кино зургийн аппаратыг бэлэм юуны эффект материал бэлтгэхэд бэлэн байлгах. Нэг үндсэн гол ажил нь тэр. Дээр нь кондиционерын системийг хариуцдаг. Нэг тийм туслах ажилтай. Дээр нь аккумуляторын ажил байдаг. Аккумулятор чинь ичээ орлоо гэж юм ихтэй ажиллаж ялаа. Анх бол Мянганбаатарга дарга байсан.
Тэгээ дараа нь бол Төрөө ирсэн шүү дээ Мянганбаатар руу яваад. Тэгээ тэгэхээр зэрэг одоо Төрөө байна, Төрбат. Тэгэл Жамсран одоо нөм Сэрдамб синхрон техникч гэдээсэн Сэрдамб Гомбод орж байгаа байсан өндөр тийм ээ. Одоо бид нартай л ахмад нь эсэл та. Тэгээ 7 хожгор 1 можгор гэд бүр ингээд хочтой бид хийчин. Тэр аккумуляторч ерөөсөн тасралтгүй 12 цаг цэнгэлдэг. Тэгэл одоо жишээ нь кино групп маргааш одоо ингээл Жамсран гин групп гарнаа, кинонд өглөө 6-ад гарнаа гэхэд бол би тэр 6-аас өмнө л тэр аккумуляторыг л бэлэн болгох ёстой. Тийм учраас одоо аль болохоор л амжуулахын тулд бол өглөө 5-д одоо ороо жишээ нь ороо би урд өдөр нь 5 цаг цэнгэлсэн бол маргааш өглөө 5-д цэнгэндэггүйсэн шүү дээ. Тэгэл гэр ойройсон тулдаа амжуулаад л өглөө нэг 4:30-д л гүйж ирээд аккумулятораас алгаад хайрцагт нь хийж өгөөд одоо групптэй өгч гаргадаг байлаа. Хүмүүсийн хувьд бол компьютер байгаа бол олон жил ажилласан туршлагатай сайн техникч байсан. Жамсрангийн зориг гэж шинэхэндээ бас намайг ирэхэд 2-3 жил ажилласан техникч байсан. Бас томоотой даруй төлөвлөсөнтэй сайн техникч. Бас нэг засварын нэг ажлыг манай хариуцдаг байсан юу гэхээр зэрэг монтажийн тоног төхөөрөмжийн засварыг хариуцдаг байсан. Энд дээр Амбат гэж Төдөө Амбат гэж яг хитрэ анхаарсан хүнд хидэрч юм шиг тийм залуу ажилдаг байлаа. Сайн ажилдаг байсан даа өрхий. Томоотой сайн залуу байсан. За синхрон техникчийн хамгийн туршлагатай Сэрдамб гэж залуу ажилдаг байлаа. Синхрон техникчээр Баттулга гэж ажиллажээ. Батчаргал гэж хүү ажилласан. Тэгээд манай залуу техникчд бол яг нөгөө ажил үүргийн хувьд бол техник хариуцахад хатна операторын туслахыг ийм ажилтай. Тэгээд эндээс бол манай оператор бас нэлийн төрж орсон. Техник технологийн бодлоготой зэрэгцээд энэ салбарын боловсон хүчний бодлогоч бас хэрэгжиж Ленинград хотын кино инженерийн дэд сургуульд дууны инженер Ганбаатар, Алтан цэцэг, Нансал, Гэрэл, Ган Зориг, Гамболд, механик инженер Төрбат, Махвал, Сүрэндорж, Мөнхбаатар, Нямдава, лабораторийн инженер Долонжов, Оюун, Дашмегмар, Энхитуя нарыг дээд сургуулиар сургасан бол Ростовын кино техникумыг Сампил, Бадам хорлоо, Харан цэцэг, До оюунчмаг нар төгсөж телекино үйлдвэрт ажиллаж байснаас гадна кино эдийн засагч, найруулагч, кино операторуудыг тухайн үеийн зөвлөлт толгойдуулсан кино урлагийн дэд сургууль төгссөн мэрэгжидтэй боловсон хүчнэр бүрэн хангагдсан тухайн үедээ хамгийн орчин үеийн үйлдвэр байсан байлээ. Телекино үйлдвэр гэдэг чинь бүр мэрэгжлийн уран бүтээлч, инженер, техникийн ажилчдаар бүрэн хангагдсан ийм маш том, маш бүтээлч тийм байгууллага байсан. Зүгээр энэ дээр би нэг нэмээд хэлдэг киноны мэрэгжил гэдэг нь их өндөр мэрэгжил. Дээр үед 250 сая хүнтэй Орос оронд ганцхан киноны сургууль. Уран бүтээлийн сургууль. Техникийн сургууль нь бас ганцхан. Тэр нь Ленинград. Ийм тэгж сургадаг байлаа шүү дээ Орос оронд. Энд Монгол хүмүүс очиод сурдаг. Аргагүй айхтэр мэрэгжил эзэмшиж ирдэг. Ийм үйлдвэр байлаа да. 1985 онд шиг санаж байна. Ленинградын кино инженерийн дэд сургуулийн манай нэг доктор профессор багш ирж шавнартайгаа уулзаж кино үйлдвэр урилгаар ирсэн байлээ. Тийм яриа болоод тэнд ярьж хагаад энэ Мөнхбаатарын тухай яриа болоод
энэ залууг нэг буцаа сургуульд нь явуулчихаар арав нэг гэсэн дуртай зөвшөөрсөн. Тэгээд жилийн дараа төгсч ирсэн. Тэгээд ирснээс хойш бас л нөгөө телевизийн кино үйлдвэрт мультитехникчээр дахиж ажиллаж эхэлсэн. Ингээд 80-аад оны сүүлч болж ялаа. Манай ерөнхий инженер Төрбат үйлдвэрийн дарга Баттар нартай яриад энэ Мөнхбаатар бас олон жил ажиллаа. Хүн чанарын хувьд бас гайгүй юм чи тусрах сайн залуу байгаа. Амьдрал аж байдалд хэрэгтэй байлгүй. Үгүй техникчийн залингийн өөрчлөлт нэг угаасаа төгсөөд ирсэн инженер залин байлингийн яаж болдгоо мó өсгөд тавьчих болдгоо гэсэн. Техникчийн нэг 600 төгрөгийн зал авалтаа ирч. Тэгсэн юуг нь та нар өөрснөө аргахаа. Тийм техникч юуны орон тооны хувьд хэцүү. Ингээд тэгээд Төрбаттайгаа зөвлөдөд. Би ерөөс ажил өгч. Цэхэн дарга ажил өгч. Дүүлээрээ салин нэмэгдэх байлгүй. Гэсэн шиг юм яриад үйлдвэрийн ч дэмжээд. Тэгээд цэхэн дарга болсон. Тэгээд үгүй чи цэхэн даргийнхаа ажлыг өгч болж байгаа юм. Болмоо. Би 3 дахь цэхийн дарга юм байна. Гэхдээ бас хангалттай олон жил ажиллаа. Хамгийн олон жил ажилласан цэхийн дарга болдгүй яах. Би өгч. Тэгээ юм игээр сүүлд нэг цэхийн дарга хэдэн жил хийсэн. Тэгээд Улаанбаатар телевизэд бас нэг хэдэн жил ажилласан да. Тэгээ энэ телекино үйлдвэр гэдэг маань бол маш өндөр босготой, маш өгөөжтэй, эвсэг сайхан хамт олон байсан. Тэр үед бүгдээрээ залуу байлаа, хийж бүтээх ажил үйлс маань их өөдрөг байлаа, сэтгэлж өндөр байлаа. Тэр үеийн аппарат хэрэгслийн засвар ажил бол бас нэг талаараа хүнд байсан. Одоо бол амархан болсон байна. Дуран гэхэд юутай жинхэнэ ориг гэх юм уу? Шилэн линзүүттэй ийм дурангууд. Одоо бол нэг ийм органик шилтэй болцсон. Аваад идчихдэг болцсон байна шүү дээ. Тэр үед энэ чинь тохируулж засдаг оптикийн мэрэгжлийн талын асуудлыг хийдэг байсан. Манайд оптиколиматор гэж ганцхан хэрэгслээ. Тэр үгээр дурангийнхаа бокс юг тохируулдаг. Ийм ажил байсан юм а. Дээр нь энэ халистай харьцна гэдэг асуудал бол их нэлээд нямбай ажиллагаа шаарддаг хүнд асуудал. Тэр бидний чинь нэг эмчнэр юм шиг хаалгатай юм ажилладаг байл шүү дээ. Тэгээд энэ хамгийн гол дайсан халисан дээр үүсдэг гол дайсан юм хөр тоосонцор. Ягаад тэгэхээр зэрэг эргэлдэж байгаа хайлс өөрөө тоосыг бол соромжилж татдаг юм чанартай л да. Тэгээд тоосонцор хэрвээ арааманд юм уу орох юм бол хайлсны зураас үүсдэг. Дөрсөн дээр зураас үүснээр бараак үүсдэг. Иймэрхүү хэцүү ажил байсан. Тэгэхээр энд бол маш нарийн нягтнам нямбай ажиллагаа шаарддаг. Ийм ажил байсан юм аа. Би 1979 онд Ленинградын кино инженерийн дээд сургууль сурч байхдаа дадлага хийхээр кино үйлдвэрийн босгыг халахж орж ирж байлаа. Тэр үед лаборатори эрхлэгч нь дулмаагаа байсан. Лабораторийн инженер нь манай сургуулийг төгссөн 7 жив байсан. Хор найруулагчаар Алтан цэцэг гэдэг ихч байсан. Угаагч техникчээр Алтан чимэг, Алтан загас, цэвэн сүрэн, цэцэг маа, дэлгэр суур, засварын техникч Пунцэг, Ганбаатар, негатив монтажч нар Ган чимэг, Төмөн үлзий, цэцгээ, чанар салгагчаар Норжмаа ихч нар ажиллаж байсан. Тэр үед 35 мм-ийн харцгаа негатив позитив хайлс боловсруулдаг 2 шиг 40p машин, 16 мм-ийн харцгаа оперативын хайлс боловсруулдаг WAF машинтай байсан. Намайг дадлага хийхээр ирснийг сонсоод Ганбаатар инженер, Алтан цэцэг инженер хоёр орж ирээд за манай ликет сурдаг гэлээ. За юм сураад түргэн төгсөж ирээд үзүүлээд өгөөрэй гэж халуун дотноор
хэлж байсныг одоо болтол сандгийн. Сургуулиа төгсөөд ирэхэд 16 мм-ийн өнгөрт Абратиами хальс боловсруулдаг машин шинээр суурилуулсан байсан. Лаборатори эрхлэгч нь махбал, инженер, оюун, тэрнээс гадна шинээр угаагч техникчээр цогц сайхан инх болд гомбчоноор ажилд ороод удааг байсан шиг санагдтыг. Тэгээд Ликэд хамт сурч байсан оюун агчтайгаа хамт ажиллах болсондоо маш их баяртай байсан. Хөгжлийн явцаар бол одоо кино, телевизийн маань баримтат кино юу бол дандаа хальсаар явсангүй, хальсыг ерөнхийдөө телевизийн технологиос халж эхэлсэн. Тэгэнгүүт нь л манай кино үйлдвэрийн юу техник технологиудаар бас л шинжилэлт гарсан. Тэр шинжилэлт нь юу гэхдээ зэрэг Sony фирмийн Betacam гэдэг форматын технологиор одоо зураг авч тэрнийг монтажладаг ийм хэсэгтэй болсон. Тэгээд ингэж өгчөөд телевизийн уран сайхны болон баримтат кино сюжет материалыг бэлтгэх ажилдаа бол бүх үеийн техникийн хамгийн дээд зэргийн ололт амжилтыг ашиглаж ингэж ажиллаж ирсэндээ бол инженер техникийн ажилчид биднээс бол их урам зоригтой, түүндээ их бахархалтайгаар одоо хүртэл сананд урсж байдаг юм аа. Манай Монгол улсад ч бас төдийлөн кино урлаг, техникийн талаас, уран бүтээлийн талаас тийм төгс болоогүй байхад 16 мм-ийн кино гэдэг юм бол Монголд анх бол одоо телекино үйлдвэрт орж ирсэн. Өөрөөр хэлбэл нэг талаараа пленкныхаа нэг талаараа перфорацтай. Тэгээд 16 мм-ийн кино бол өнөөдөр болтол дэлхийн одоо Европын бүх орн, Америкийн нэгдсэн улсад бол энэ одоо size гэж ярьдаг одоо энэ хэмжээ бол явж л байгаа. За ийхүү миний бие Монгол телевизийн Алтан сан хөмрөгт өнөө цагт хадгалагдж байгаа олон сайхан баримтат ба уран сайхны кинонд бүтээхэд хамтран оролцож байсандаа маш их баяртай байдаг юм аа. За өнөөдөр манай телекино үйлдвэрийн 50 жилийн ойг тохиолдож байгаа энэ цаг үед манай телекинод ажиллаж байсан бүх үеийн ажилчин, албан хаагч, уран бүтээлч, инженер техникийн ажилчид, Улаанбаатар телевизийн мөн залуу халаа болсон уран бүтээлч ажилчид та бүгдтэй 50 жилийн баярын төргий та бүгдэд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье, та бүгдэд эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье. Кинонд амархан ажил хариуцлага үүрдэг алба гэж үг байна. Зохиолчийн хурц үзгэн дор төрсэн бүтээл, найруулагчийн хурц ярхай ухаанаар олсон шийдэл, зураглаачийн ярхай харц, зураг сэтгэлээр нь зураглаж авсан кадр, хамтран зүтгэгчдийнх нь барьж босгосон тайз засал, гэрэл сүудэр, хөгжим чимэглэл бүгд хальс хэмээх шидэт тууцанд буудаг. Ингэж олон мянган метр хальсанд буусан, найруулагчийн ухаанаар орж хэвлүүлэгчийн гарт амилсан олон зуун бүтээл өнөөдөр Монгол улсын түүхийг өгүүлэн алтан сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа. 1971 оны 4 сараас эхэлж ажилласан. 4 сард бид нар би курст ороод 6 сар курс хийсэн. Телекино үйлдвэрийн ажилчдыг бэлдэх курс. 6 сар курс хийгээд 11 сард телекино үйлдвэр маань анх нийтлэлтэй хийж исэн. Тэгээд 71 оноос эхлээл ажилласан да. Энэ эрчимбэгт дээр чинь материалуудаа янзалдаг байлаа. Энэ дээр чинь одоо кино хийдэг байлаа. Тэгээ 16 мм-ийн киногоо ингээл 2 каналаар ингээл өстой хийгээл ингээл явдаг гэсэн. Тэгээ сүүлдээ бид нар чинь 35 мм-ийн кино хийдэг болсон. Тэгээ тэр кино хийгээд бол одоо ерөөсөө би анх удаа уран сайхны баримтат уран сайхны кинон дээр ажиллаж байсан намрын халуун өдрүүд гээд тэр найруулагч долгор агчтай зүгтж хамтарч ажиллаж байсан. Нэгдснийхэн дараа орсон би 72 оны 4 сарын 15-нд одоо тэр юугаар телекино үйлдвэрт орсон. Тэрээс Монгол телевизийн подолд бид хэд лабораторид ажиллагаа явуулдаг байсан. Телевизээс би чинь ирж ирсэн шүү дээ. Телекинод энэ камер ихтэй солигдоод орж ирж ирсэн. Тэгээд бид нар бол үүхэр гэж аппарат тавьжсэн. Тэгээд тэр үеэр
80-ад он чинь наагра орж ирээд тэгээд хэдүүлээ нэг наагратай олж болгоцсон. Тэгээд дөрөв нэг найруулагч байсан тэр үед Сэрдийн жаргалсан Цэрэнжуга ингээд зөргөө бидчихнэ. Гамбалт гэж залуу байсан. Ингээд дөрүүлээл нэг наагратай тэгээд гэтээ 7 хонохгүй л явдаг байл та. Хөдөө Монгол телевизийн хөдөөний бүх сүжид сурвалжлаганд бид нар явдаг байсан шүү. Манай үйлдвэр явдаг байсан. Тэр үед чинь Монгол Ардын хувьсгалт намын нөгөө их хурал гэж болдог байлаа. Тэрэнд чинь депутатуудыг хөдөөнөөс сурвалжилж ирэн бид нар. Тэдний яриаг авна. Тэгээд ордонд орно. Энэ үйл явдлуудад ч одоо бид нар зангаагүй бол засгийн газрын ордонд оруулдаггүй байлаа шүү дээ. Тэгээд зангаа заавал зүгнэ. Тэгээд Госчон Бижагтай тэр үеийн ордонд ороход ч ерөн тэгэл бүх юмыг шалгана шүү дээ. Тийм учраас бид нар чинь маш нарийн зохион байгуулалттай одоо зангаа зүүж Госчон Бижаг өмсөж тэгж ордог үйл шүү дээ. Бал дарга, Цэдэн бал дарга энэ кинон хийсэн уран бүтээлчтэй уулзаж гар барьж тэгэхэд би дөнгөж идэх сайхан залуухан настай залуу 20 эдтэй байлаа шүү дээ. Тэгэхэд би Цэдэн бал даргатай гар барьна гэдэг бол одоо тэр үед маш их хавар их том үйл явдал гэж гаргаж одоо ч би настай болсон мөн л одоо тэрийг үргэлж дусч идэх байхгүй юу. Би дандаа баракыг хастал байлаа та нарыг хичнээн хайрлаад одоо тэр чинь социалист орнуудад явна улсын хэмжээнд явна олон улсын хэмжээнд явна тэр стандартыг барих хэрэгтэй шаардлага миний үүрэг. Ингээл одоо шударгал хандхаас болдгоо. Увсад нэг кино хийлээ зургийн дараагаар анх удаа би уран бүтээлд орж зигээд нэг юу яасан ч увсан кинонд явуулсан намайг цацал киноны зургийн дараагаар. Тэгсэн чинь манай умбан ямар чинь оператор чинь өглөө 4 цагт басаад ганцаараа яваад хайц юм. Уулын толгоогоор явж байгаа зураг авах гээд нарны зураг авах гээд явсан гэд. Нар тусгаас өмнө нарны зураг авах гээд явдаг биш. Тэгсэн чи өнөөх нь нар тусахтай зэрэглэн камер дээр чинь ингээд нийлээсэн цагаа юм гарч ирээд байдаг. Тэгээд хасах гэхээр өнөөх чинь за яаж явж илээ яаж хийж илээ энийг л ямар ч байсан жоо оруулчих гэж яагаад би оруулсан. Тэр л тад нэг бараг гаргаж миний сэтгэл зовоодаг усны гайгүй. Тэгээд зарим нь би ч их зовоодаг байхаа одоо чамаа гэж явдгийн үргэлж үгүй бүгдээрээ сайхан авдаг байсан бүгдээрээ сайхан бодлогодог л байсан аргагүй нэг одоо бүр юун ч юм тэтгэхгүй ми чи яаж оруулах вэ энэс. Телекиноныхан 1967 оноос 1991 оныг дуустал 22 жилийн хугацаанд 2 сая 873 мянган метр кино материал бэлтгэж эфирт өгсөн нь ойролцоогоор 4,000 орчим цагийн нэвтрүүлэгтэй тэнцэх юм. Телекиноныхан тухайн үедээ Монгол телевизийн нэвтрүүлгийн дүрсжүүлэлтийн ажлыг нугалж мэдээллийн редакцийн гол ачааг үүрч байсан юм. Үүний зэрэгцээгээр киноны мэрэгжлийн уран бүтээлч, инженер техникийн ажилтнуудынхаа мэдлэг, туршлага, яс чадварт тулгуурлан баримтат кино 200 гаруй, олон арван уран сайхны кино, концерт, тележүжиг, хүүхэлдэйн кино бүтээжээ. Кино урлагийн бүх төрлүүдээр манай уран бүтээлчид ажилласан. Шинэ ухааны хэлбэршүүлсэн кино хийлээ. За кино концертнууд хийлээ. Уран сайхны богино хэмжээний бүрэн хэмжээний хийгч бас хийсэн. Мультфильм хийлээ. Түүхэнд бол олон ангитай баримтат киног манай телекино өдрөд анх хийсэн юм байна. Тэр ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулаад Туулсан зам гэдэг олон ангитай кино байсан. 9 ангитай. Анги бүрэн хэмжээний. За тэрэн дээр бол манай үйлдвэрийн одоо өмсөд бүгд оролцсон. За кинонд гэсэн сэтгэлтэй баяраа нямсруу энэ төрчихсэн. Тэр ангиудаар зураглаачаар ажиллаж байсан. Энэ кинонуудын зохиогч нар нь бол одоо манай нэртэй зохиолчд, нэртэй эрдэмтэнүүд оролцож байна. Ухаанд одоо Ширэнд Юга, Сумьяава гэдэг том эрдэмтэд. За тэгээ зохиолч Эсэрдэн, Маам, Дожодорч, Чойжл ийм улсуудад оролцож бүтээлсэн учраас энэ кино маань ардын хувьсгалын 50 жилийн зориулд угтаж одоо зардсан уралдаанд 2 дугаар байр эзэлж ингэж байсан юм байна. За өөр нэг одоо олон ангитай кино бол үхтэй зэрэг ялалтын од гэдэг одоо 6 ангитай
бас кино. За тэрэн дээр бол одоо Чойжил дарга зохиогчоор ажиллаж байсан. За цуврал кинонууд байна. Ухаанд одоо Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай цуврал кинонууд хийж байсан. Халах хотын одоо ялалтын одоо ой зэрэгдүүд халах хотын сэдвээр одоо маш олон цуврал кино хийж байсан. За тэрэн дээр бол одоо Жамин Туя энэ гэдэг одоо манай шилдэг уран бүтээлчд оролцож байсан. За энэ бүтээлүүд бол хаан ч гэсэн нүүр улайлахгүй тийм сайхан бүтээлүүд болцсон юм аа. 63 онд одоо Монгол кино өдөр 2 найз гэж анхныхаа мөртөлмийг хийсэн. За энэ бол мөртөлм хийн гэдэг чинь аюултай гэцүү байж байдаг чимхлүүр хөрөнгө зарсан цаг үрсээ өстэй зовлонтой ажил ингээд кино өдрөө тэрнээс юм хийгээгүй. Манайхан бол одоо энэ хүүхд зэрэгс юм хэрэгтэй байна. Хийнэ. Ингээд зарагжуулж яваад хамгийн анхны мөртөлмийг бол найруулагч Жамцгийн гомбсрөн. За одоо зураач даваа хүү өдөр нэг маринетиг хавтгай байдаг картоноор тэгээд би хамгийн хүчтэй гэдэг Монгол ардын үлгэрийн сэдвээр сорокон гэдэг зөвлөлтийн мэрэгжилтэн оператор оролцож байгаад ингээд юм хийсэн. Тэр бол одоо харах юм бол мэдээч хэрэг энэ компьютер гаргаж байгаа юмтай зөвлөлийн арга байхгүй л дээ. Гэхдээ юм хийсэн. За энийг дэмжиж 75 онд Германы телевизтэй хамтарч нэг хүүхдийн кино хийе. Тэгээ одоо унах гэдэг киног ингэж хийгээд. Тэгээ эн чинь болох нь унах кинондор манай мөрөнгөө зураач даваа хүү тэр яг зураг авалтанд нь оролцсон. Би бол яг тэр эхэнд тэр үлгэр мүлгэрийг сонгоход л оролцоод ирсэн. 76 онд одоо бидний чинь хүүхэлдэйн киноны анхны туршилтын нэг цаасаар хайчлаад эвтэй дөрвөн амтан 2 зараа гэж цаасаар хайчлаад нэг дөнгөж анхны тийм эхлэл төдий юм хийж байсан л да. Тэгтээ нэг кадраар аав нь хар цагаанаар. Гэхдээ эдгээр чи одоо юм хийж чадах нь байна штэ. Гэхдээ ер нь энэ үнийг ингээд цааш нь хөгжүүлээгээд мегмарк хойш сургууль явууллаа. Мультфильмийн одоо юу болохоор. За дараад нь болцсойхныг явууллаа. За энэ хоорондын дараа ихтэй зөвлөлтийн төв телевизийн тэр экран нэгдлийн дээргэд мультфильмийн цэг байна. Тэрэн дээр төр бот инженер Дашима зураач бид гурав явуулаа. За тэрнийг та нар нэг юм сурч ирээд нэг юм хийгээд. Тэгээ бид гурав тэнд нэг 40 хэдэн хоног болоод ирээд одоо эрх цагаан гэдэг тэр киног одоо хийсэн юм байна. 85 онд бид нар чинь жинхэнэ хүүхэлдэйн киноны групп гэж одоо цех гэж бий боллоо шүү дээ. Одоо телкино үйлдвэрийн дэргэд мүлт одоо мультийн одоо групп гэж бий боллоо шүү дээ. 10 тонны орон тоотой. Тэгэж одоо мульт хийн гэж одоо бүр жинхэнэ одоо зөвхөн мультээр л одоо хүүхэлдэйн кино хийж одоо мэрэгжлийн хийндэ гэж одоо эхэлж байсан үедээ тэр үедээ бид нар чинь өөрчлөн байгуулалтын 90 он хүртэл 85 оноос чинь 10-аад кино хийцсэн шүү дээ. Хальсан дээ. Одоо тэр Дашима гэж зураач бол үнэхээр тэр хүн бол 5 хүний ажлыг л хийдэг байлаа шүү дээ. Тайзны ажлаа өөрөө хийн, зураачийн ажлыг өөрөө хийн, одоо хүүхлийн ажлыг өөрөө хийн. Тэр бүх одоо хүүхэлдээ мультийн одоо энэ объёны жишээл эрх цагаан киног хийлэхэд тэр эрх цагаан киног чинь хийхэд өөрийн мэрэгжил гэж байдгүй байхгүй юу? Мультийн одоо хүүхлийн хийдэг нэг хүн, тэр техникийн тэр шарнирд хийдэг нэг хүн, тайзны зураач тусдаа тийм ээ? Тэр хөдлөгдөг зураач нь тусдаа. Одоо бүх эскизний хүн тусдаа байхад л бүх юм хийдэг байсан нэг одоо алтан гартай хүн байж штэ. Дашима гэж. Тэр богино хугацаанд бол уран бүтээлээр асар их эрчимтэй олон бүтээлээр бол дэлхийд гайхагдаж олон улсад гарсан. Би өнөөдөр бол Монгол улсад бол 16 мм-ийн кино гэдгийг бол хүмүүс бол төдийлөн ойлгохгүй л дээ. Гэхдээ энэ бол манай улсын амьдрал, улсын хөгжлийн түүхийг бичлэхэд бол асар их том гавь яваа болсон салбар гэж ойлгодог. Телевизэд дэргэдэх телекино үйлдвэр нь өөрийнхөө хөгжлийн 20 гаруй жилд маш олон одоо баримтат кино, богино хэмжээний уран сайхны кино, концерт, жүжигийг бол бэлдэж телевизийн эфирээр үзэгчд өмнөд хүргэснийг бол манай үзэгчд андахгүй байхаа. За энэ хооронд телекино үйлдвэр маань 200 гаруй баримтат кино бүтээсэн. За энэ бүтээлүүд нь бол Монголын одоо үзэгчд төдийгүй дэлхийн олон улсын үзэгчдийн одоо
үлгээг авсан ийм чанартай бүтээлүүд байсан гэдгээр бол онцлог юм аа. Яагаад ингэж хэлж ийн вөхтэй зэрэг дэлхийн олон улсын фестивал, Лейпцигийн, Москвагийн, Туркийн, Японы одоо энэ олон кино наадмуудад манай уран бүтээлүүд амжилттай оролцож эндээс Гран При болон одоо тусгай байрын шагналуудыг бол олон удаа хүртэж байсан бол энэ хамт олонны ямар одоо чадaltaй, чансаатай ийм уран бүтээлч байж вэ гэдгийг бол илтгэх баха. За эдэн дотроос одоо би нэлээд хэдэн улсыг бол дурдахгүй өнгөрч бол яагаад чадахгүй. Яагаад гэвэл энэ улс бол одоо намайг өдий зэрэгтэй болгох одоо гүн тусалцаа үзүүлж өөрийн минь одоо ах шиг, аав шиг минь одоо хайрлаж хөндлөж явсан юм усуудын болвол Цэнжийн таштандаг оператор байна, багш маань байна. Данзангийн лавгж өгж оператор найруулагч байна. Дарсрынгийн Ямсрын гэж байна, Мягмарын Бендер гэж байна, Чөөжлийн Баяраа гэж байна. Дугур гарамжуу, Хасчрын Чөлтөм, Агаарынцангой гэдэг энэ сайхан буурлуудынхаа баянаар бол би өнөөдөр кино оператор гэдэг энэ мэргэжлийг эзэмсэж ингээд телекино үйлдвэртэй бол ажиллах ийм боломж надад олдсон юм аа. Ингээд энэ мэргэжлийг эзэмсэний дараагаар найруулагч Эндэн Доржтойгоо бол нэлээд олон бүтээлийг хамтран бүтээсэн. Нийтдээ 20-од баримт кинон дээр ажилласан байдаг. Манай Эндэн Дорж найруулагчийн хийж байгаа бүтээл нь болов олон төрөл жанрыг бол одоо сонгодог байсан. Эндэн Дорж найруулагчтайгаа би хатан туул, Амтын хаар нүгэл Өнчин Батганы дуйлгээд олон сайхан баримт кинон дээр хамт ажиллаж байсан. Энэ хүний бол одоо зааж сургаж байсан бүх юм бол одоо миний амьдралд өнөөдөр хүртэл одоо ач тусаа өгсөөр яваа. Тийм болохоор манайд ажиллаж байсан найруулагчид алдарт найруулагч Даваагийн Талгуур-эгч байна. Гайхамшигтай уран бүтээлч хүн. Энэ хүний бүтээсэн бүтээлүүд дотроос ялангуяа телевизийн жүжигийг болвол анхудаа Монголын телевизэд болвол жишг болгож одоо анхны одоо ийм телевизийн жүжигүүдийг гаргаж тавьсан ийм одоо алдартай найруулагч. Мөн уран сайхны кино, телевизийн уран сайхны кино гэж ямар байх вэ гэдгийг болвол анхныхаа суурийг намрын халуун өдрүүд уран сайхны киногоор илэрхийлсэн ийм алдартай найруулагч. Манай содон найруулагч гэвэл одоо богино хэмжээний уран сайхны кинонууд, телевизийн одоо олон төрөл жанрын нэвтрүүлгүүд, мөн олон баримт киногоор болвол радиогоо олон улсын фестивалийн Гран При шагналыг авч ирсэн. Манай Эндэн найруулагч гэсэн одоо энэ Гран При шагналуудыг бол авч байсан. Манай Хишигт найруулагч бол радиог Солонгон наадмаас 2 удаагийн Гран При шагналыг бол авсан баг. 9 удаагийн одоо радиог Солонгон наадмад манайх байгууллага 9 удаа оролцоход 4 удаа Гран При шагналыг авсан. Энэ амжилт бол манай уран бүтээлчдийн ямархуу одоо чадaltaй, чансаатай ийм одоо уран бүтээлчд байгаа вэ гэдэг дэлхийн одоо олон орон үнэлсний одоо шинжмаа. Жишээ нь одоо энэ радиог кино фестивалд бол 35-аас 45 орон оролцдог. Ийм одоо том нөхцөл наадам байлаа шүү. Тэгэхээр энэ бол зөвхөн монголчууд үнэлээд зогсохгүй дэлхийн улс орн бол Монголын телевизийн киноны уран бүтээлчд бол дэлхийн энтэй зэрэгцэхээр ийм уран бүтээлчд байна гэдгийг одоо дүгнсэн, цэгнсэн ийм сайхан ажил юм аа. Ингээд одоо телевизийн 50 жилийн тохиолдуулан хамт ажиллаж байсан болон ахмадууд, найз нөхөдөө одоо хамгийн сайхны хүсэж эрүүлэнхий хүсье. Мөн одоо бидний залгаамж халаа болсон UBS телевизийн 50 жилийн баярын мэндийг хүргье. Монголын кино урлагийн түүхэнд өөрийн гэсэн уран бүтээлийн тод зам мөртэй телекино үйлдвэрт ажиллаж байсан уран бүтээлчид болон инженер техникийн ажилтан ажилчдаа ойн баярын мэнд дэвшүүлж эрүүлэнх аз жаргалыг хүсэн ёроо. Ирээдүй маань өнгөрсний үргэлжлэл гэж Хишигт найруулагчийн маань нэгэнтээ хэлсэнчлэн бидний үйлсийг өнөөдөр UBS телевизийн залуус нэр төртөөгөр үргэлжлүүлэн авч яваа нь юутай бахархалтай. Орчин цагийн телевизийн урлагт олон зүйлээр анхдагч UBS телевизийн хамт олондоо 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Телекино үйлдвэр UBS телевизийн уран бүтээлийн хүн холбоо батчин дэлгэрэх болтугай.